Дэлхийн сая хүнийг донслогдог зохион байгуулалттай гэмт хэрэг бол хүндрэлтний хамгийн аюултай дагслуудын нэг. Хөгжиж буй улс гэлтгүй эдийн засгийг удаашруулж улс орнуудыг ирээдүйд томоохон саадуулдаг. Түүхийн урт хугацаанд MAP гэж нэрлэгдсэн энэ сүлжээ гудамжны хар захтай эрх, хар тамхины 8-аас эхлээд төр засгийн дээд давхраг хүртэл бүхнийг атгаж ирсэн. Одоо бид дэлхийн хамгийн хүчирхэг MAP-тай топ 10 улс болон тэд хэр хэмжээний мөнгө эргэлдүүлдгийг мэдэж авцгаая. Учир нь MAP-ийн гол цөмийн нэг нь мөнгө юм. 10 дугаар байр Турк. Ойрхот орнууд ба Европын заагд оршдог Туркийн байршил нь тус улсын MAP зүүнээс Европ руу, Европоос зүүн тийш хууль бус барааг дамжуулах төгс замыг нээдэг. Туркийн хамгийн нөлөөтэй гэмт бүлгүүд Герман, Швейцар зэрэг орнуудад хүртэл хүчтэй байр суурьтай. Тэдний үндсэн хууль бус орлого нь героин төвтэй хар тамхины 8 бөгөөд өдөрт ойролцоогоор 20 сая гаруй доллар ашиг олдог. Мөн Европоос ойрхот орнуудын мөргөлдөөний бүсүүд рүү зэвсэг дамжуулах нь жилдээ дор хаяж 5 тэрбум долларын орлого авчирдаг. 9-р байр Болгар. Болгарын MAP өдөр тутам зэвсгийн хууль бус 8, биеийн үнэлэлт, хар тамхи, мөнгө угаах, хууль бус халдлага, хуурамч мөнгө хэвлэх, захиалгад гэмт хэрэг зэрэгтэй холбогддог. Тэд Орос, Украин, Сербийн MAP бүлэглүүдтэй холбоо сүлбэтэй бөгөөд энэ хамтын ажиллагаанд жилдээ ойролцоогоор 7 тэрбум долларын ашиг авчирдаг. 8-р байр Япон. Якуза гэдэг нэр Японд хамгийн айдас төрүүлдэг. Энэ нь Японы хамгийн том дэлхийд хүч нөлөөтэй MAP-ийн нэгэнд хамаардаг. Тэдний гол хууль бус үйлдэлүүдэд сүрдүүлэг, биеийн үнэлэлт, зохион байгуулах, хар тамхины 8 мөрөөдөө тоглоом зэрэг ордог. Оргил үедээ 85 мянган гишүүнтэй байсан бол өнөөдөр ойролцоогоор 30 мянган гишүүнтэй үлдсэн. Гэсэн ч тэд жилд 8 тэрбум гаруй долларын хууль бус орлого олдог. 7-р байр Бразил. Бразилийн MAP бүлгүүд газар доорх ертөнцийн ноёд шиг тогтдог. Том кланууд нь сайн зохион байгуулалтайч, жинхэнэ аюул нь 5-аас 6 хүний бүрэлдэхүүнтэй жижиг бүлгүүд. Тэд хар тамхины шатлал дэвшихийн тулд өрсөлдөгчдөө маш харгас аргаар дарахыг оролддог. Тэдний гол орлого дотоодын хар тамхины 8-аас бий болдог. Экспорт тэдний гол чиглэл биш. Улс даяар 5.5 сая орчим гэмт хэрэгтэн байгаа гэж тооцдог бөгөөд 2021 онд бараг 1 саяны шорон хоригдож байв. Жилдээ 10 тэрбум доллароос илүү үнэлгээтэй гэмт хэргийн сүлжээтэй. 6-р байр Орос. Миний мөнгө хаана байна? Оросын MAP гишүүнээс хамгийн түрүүнд сонсох үг, бас хамгийн сүүлд сонсох үгч байж мэднэ. Тэд Европын олон хэсэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Оросын MAP 50 гаруй улсад нийт 250 мянга орчим гишүүнтэй гэж тооцогддог. Тэд хүний 8, сүрдүүлэг, хар тамхи, дарамт шахалт, дээрэн зэрэг төрөл бүрийн гэмт хэрэгт оролцдог. Бүтэц зохион байгуулалтын хувьд Италийн MAP-тай маш төстэй. Жилдээ ойролцоогоор 11 тэрбум долларын орлого олдгоороо манай жагсаалтын 6-р байранд жагсаж байна. 5-р байр Итали. MAP гэхэд хамгийн түрүүнд санаанд ордог улс бол Итали. Үндэсний болон олон улсын томоохон гэмт бүлэглэлүүдийн загвар нь Сицилийн Коса Ностра, Непалийн Комора, Калабриагийн Энрингиата, Апулиягийн Сакра Корона Юнита зэрэг Италийн MAP-ууд дээр суурилдаг. Өнөөдөр Италийн MAP голчлон улсын өмнөд бүсэд төвлөрч сүрдүүлэг, хар тамхи, өндөр хүүтэй зээл, хууль бус 8, мөрөөдөө тоглоом, биеийн үнэлэлт, мөнгө угаах, хүн хулгайлах зэрэг олон төрлийн гэмт ажлаас жилдээ 13 тэрбум долларын эргэлт бий болгодог. 4-р байр Албани. 1990 онд коммунист дэглэм нуран унснаар Албани гадаад ертөнцид нээлттэй болж олон мянган иргэн хилийн дээс давсан. Тэд удалгүй гэмт ертөнцийн боломжийг олж харсан. Өнөөдөр 30 гаруй жилийн дараа Албани дэлхийн каннабисын хамгийн том хууль бус 8-ачдын нэг болсон. Үүн дээрээ нэмээд Албани MAP бүлгүүд Өмнөд Америкт кокаин бизнес рүү хүч орж, Европыг гол зах зээл болгож байна. Европын хамгийн том бомб хотууд Албани MAP-ийн нөлөөнд автсан гэж үздэг. Европт хамгийн хурдтай тэлж буй MAP бөгөөд жилдээ 16 тэрбум гаруй долларын орлого олдог. 3-р байр Америкийн нэгдсэн улс. Америкийн нэгдсэн улсын MAP анх Нью-Йорк орчмоос хүчтэй төрөн гарч ирсэн. Өнөөдөр улс даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 6 том бүлэг бий. Камбино, Женевес, Колумб, Бононо, Лучесо гэр бүлүүд болон Чикаго төвтэй The Outfit эдгээр бүлгүүд Чикаго, Детройт, Нью Орлеанс, Нью-Йорк, Филадельфия,
Бостон, Лас Вегас зэрэг том хотуудад нөлөөтэй байдаг. Өнөө цагт Америкийн нэгдсэн улсын мап өмнөгшгөө хүчтэй биш дэлхийн хамгийн том хар зах зээлд үйл ажиллагаа явуулдгаараа жилд 20 тэрбум гаруй долларын хууль бус эрэлттэй. Үүний ачаар манай жагсаалтын эхний 3-т багтаж байна. 2-р байр Колумб. Колумбод хар тамхины картелууд, гэмт хэргийн сүлжээнүүд, зэвсэгт партизанууд, өсөж буурсан урт түүх бий. Энэ бүх хүчин зүйл нийлж тус улсад олон хэлбэрийн зохион байгуулалтаа гэмт хэрэг бий болгоход нөлөөлсөн. Колумбод хар тамхины картелууд, партизаны бүлгүүд, нууц сүлжээний бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хар тамхи, захиалгад гэмт хэрэг, сүрдүүлэг зэрэг олон хууль бус ажиллагаанд оролцдог. Дэлхийн кокаины бараг тал Америкийн нэгдсэн улсын нийлүүлэлтийн 80% нь Колумбод үйлдвэрлэгддэг гэж тооцдог. Энэ асар том зах зээл Колумбийн мапд жилдээ ойролцоогоор 35 тэрбум долларын орлого авчирдаг. Өглөө өдөр шөнө гэлтгүй машиндаа суудаг бидний хүзүү нуруу ядрах нь энгийн зүйл. Нэгтэл нэг өдөр зар ухаж яваад энэ Рикаро дэртээ таарч тав дуух гэж юу байдгийг шууд мэдэрсэн. Суугаад л хүзүү нуруу амарна, замд жаахан дуг хийхэд хүртэл толгойн дэр болчихно. Найз охин маань хүртэл энэ минийх гэд болоогаад авсан шүү. Хамгийн гоё нь машиныг спорт харагдуулдаг. Хэрвээ та гэртээ үнгүй хөргүүлээд авах бол сайт руу н ороод шууд захиалаарай. 1-р байр Мексик. Хууль сахиулах байгууллагын үздгээр Мексикийн мап дэлхийн хамгийн аюултай, хамгийн хүчтэй гэмт бүлэглэл. Тэд өмнөд ба хойд Америкийн хоорондох хууль бус 8-ыг ялангуяа хар тамхины сүлжээг атгадаг. Мексикийн мап нь Америкийн нэгдсэн улсад хүртэл хамгийн том 20 хангийн бүлэглэлүүдийн нэгт тооцогддог. Тэд арын ахын дүүс Камбино гэр бүл Мексикийн MS-13 зэрэг бүлэглэлүүдтэй холбоотой бөгөөд энэ нь тэдний Колумб, Эквадорын хар тамхинд хүрэх гарцтай болгож Америкийн нэгдсэн улс ба Канадын зах зээлд чөлөөтэй нэвтрэхэд нь давуу тал болдог. Тэдний хууль бус бизнес нь жилд 50 тэрбум доллар давдаг. Хэрвээ танд энэ топ 10-д багтах ёстой өөр улс бодогдож байвал та сэтгэл хэсэгт бичээрэй. Мөн мапын ертөнцийн шинэ видеонуудыг өдөр бүр үзэхийг хүсвэл биднийг дагахаа мартаоцай. Дараа дахин уулзцгаая.